видео үзүүлж байна. Зүүдний тухай сонирхолтой 15 баримт. Зүүд бол бидний амьдралын тайлагдашгүй гайхамшигтай зүйл юм. Түүнчлэн энэ нь манай эртний өмнөх 3100 оны үед хүмүүсийн амьдралд нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг байжээ. Ромын эзэнт гүрний үед хүмүүсийн зүүдэлсэн зарим зүүдийг сенатуудад дамжуулан хэлж зүүдний тайлал хийдэг байсан гин. Тухайн үеийн хүмүүс зүүдийг бурхнаас өгсөн мэдээлэл гэж үзэж дайн тулааны үед хүртэл ашигладаг байжээ. Одоо ч гэсэн бид зүүднийхээ учрыг олох гэж хичээдэгч орчин үед зүүдийг хүний сэтгэл зүйтэй холбоонд тайлбарладаг болсон. Гэхдээ заримдаа алдартай зураач урлагийн хүмүүс гайхалтай санаагаа зүүднээсээ олсон байдаг шүү дээ. Тэгвэл бид зүүдний талаар хэр их мэддэг вэ? Ингээд та бүхэнд дараах хачирхалтай баримтуудыг сонирхуулж байна. 1. Бид зүүднийхээ 90%-ыг мартдаг. Сэрсний дараах 5 минутанд бидний зүүдний тал нь мартагдсан бол 10 минутын дараа гэхэд 90% нь мартагддаг байна. 2. Хараагүй хүмүүс ба зүүд. Төрснийхөө дараа хараагүй басан хүмүүс зүүдэндээ дүрс зураглал харддаг. Төрөлхийн хараагүй хүн ч гэсэн зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэх, сэтгэл хөдлөл зэрэг мэдрэн дүрс хардаг байна. 3. Хүн бүр зүүдэлдэг. Ямар нэгэн сэтгэл зүйн эмгэгтэй биш л бол хүн бүр зүүдэлдэг. Хэрв та зүүдэлдэггүй бол зүгээр л зүүдээ мартсан байх. 4. Зүүдэндээ бид зөвхөн таньдаг хүмүүсээ л хардаг. Бид өдөр тутмынхаа амьдралд маш олон хүний нүүр царайг харж тэднийг өөрсдөө ч мэдлгүй тогтоосон байдаг. Тэгээд шөнөн зүүдлэхдээ тэр царайнуудаа хардаг байна. 5. Хүн бүрийн зүүд өнгөт байдаггүй. Хэвийн хараатай хүмүүсийн 12% нь хар цагаан өнгөөр зүүдэлдэг гэнэ. Харин үлдсэн хувь нь өнгөт байдаг. 1915-аас 1950-ад оны үед хүмүүсийн ихэнх нь хар цагаанаар зүүдэлдэг байсан боловч 1960-ад оноос эхлэн өөрчлөгдөж эхэлжээ. Харин өнөө цагт 25-аас доош настнуудын 4.4% нь хар цагаанаар зүүдэлдэг гэсэн судалгаа гарсан байна. Үүний шалтгааныг өнгөт телевизээр үзэж эхэлсэнтэй холбоотой гэж тайлбарладаг. 6. Зүүд нь бэлэгдлийн шинжтэй байдаг. Хэрв таны зүүдэнд ямар нэгэн дүрс, байшин, газар ч юм уу зүүдлэгдэж байвал энэ нь тэдгээр дүрсээр өөр зүйлийг илэрхийлэн гаргаж ирж байгаа гэсэн үг юм. 7. Сэтгэл хөдлөл. Зүүдэнд мэдрэгддэг хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл бол санаа зовлт. Ад жаргалтай сайхан байдлаас илүү сэтгэл зовоосон байдал бидний зүүдэнд илүү хүчтэй мэдрэгддэг. 8. Ганцхан шөнийн дотор хэд хэдэн зүүд зүүдэлдэг. Хүн бүр шөнө дунджаар 1-2 цагийн туршид зүүдэлдэг байна. 9. Амьтад ч гэсэн зүүдэлдэг. Эрдэмтэд хэд хэдэн төрлийн амьтдын тархинд судалгаа хийж хүнтэй адилхан зүүдэлдэг гэдгийг тогтоожээ. Нохоо унтаж байхдаа гүйж байгаа юм шиг саруугаа хөдөлгөж ямар нэгэн зүйл хөөж байгаа мэт ах хэлдгийг та санаж байна уу? 10. Биеийн хөдөлгөөн саажих. Хүн унтаж байх үед хүний нүд хөдөлж байдаг. Тайлбарлавал насанд хүрсэн хүний нийт унтсан хугацааны 20-25% нь буюу шөнө унтаж байх үеийн 90-120 минут нүд хөдөлж байдаг байна. Ингэж нүд хөдөлж унтаж байх үед хүний тархи бусад эрхтнүүдийнхээ хөдөлгөөнийг захирч хөдөлгөөнгүй болгодог байна. Харин зарим тохиолдолд унтаж байх унтахаас өмнө хойно зэрэг үед хүн өөрөө унтаж байгаач тархинд сэрүүн байх үе байдаг. 11. Зүүдний нэгдэл. Хүн зарим тохиолдолд унтаж байх үедээ гадны дуу чимээ, үйл явдлыг мэдэрдэг. Энэ үедээ өөрийн зүүдтэй бодит амьдралыг тэрхүү зүйлсийг холж эхэлдэг байна. Жишээлбэл та концерт үзэж байна гэж зүүдэлж, хөгжим нь маш чанга байсан гэж төсөөлье. Харин бодит амьдрал дээр хэн нэгэн таныг унтаж байхад хажууд чинь дуу сонсож байж болох юм. 12. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зүүд өөр байдаг. Эрэгтэй хүмүүс бусад эрчүүдийнхээ талаар зүүдлэх нь их бага байдаг. Тэдний зүүдний 70 орчим хувь нь эрчүүд байдаг бол эмэгтэйчүүд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тухай яг адилхан зүүдэлдэг гэнэ. Мөн эрчүүд зүүдэндээ их догшин дээрэнгүй байдалтай байдаг байна. 13. Урьдчилан харах. Нэлээд олон хүнийг хамарсан судалгаагаар хүмүүсийн 18-аас 38% нь өөрийн амьдралдаа зүүдэндээ урьдчилан харж зүүдэлж байсан гэжээ. Амьдралаа зүүдэндээ урьдчилан харах боломжтой гэж үздэг хүмүүс судалгаанд оролцогчдын 63-аас 98%-ыг эзэлж байсан гинэ. 14. Хурхирч байхдаа зүүдэлдэггүй. Хүн хурхирч байхдаа зүүдэлж чаддаггүй байна. 15. Зүүдэндээ дур тавих. Хүн зөвхөн бодит амьдрал дээр л сексээс мэдрэмж авдаггүй.
Унтаж байхдаа ч мөн адил дур тавьсан мэдрэмжийг авч чаддаг байна. Учир нь зүүдэндээ мэдэрч байгаа үнсэлт хүрэх мэдрэмжүүд нь бодит амьдралтай яг адилхан хүчтэй, сайхан мэдрэмжийг төрүүлдэг юм.